Эйфелийн цамхаг, алдарт Луврын музей зэрэг Франц улсын Парис хотод аялагч жуулчин бүрийн очихыг хүсдэг хот билээ. Зөвхөн 2016 онд л гэхэд 82 сая хүн Парис хотод аялал жуулчлалын зорилгоор очжээ. Харин ойрын ирээдүйд жуулчдын Парис хотыг зорих шалтгаан асар өргөн талбайг хамарсан ногоон байгууламж болох төлөвтэй байна. Парис хотын удирдлагын зүгээс Пирлей Бессанкорт буюу Парис хотын баруун хойд хэсэгт орших 2000 га талбайг хамарсан газарт мод ногоон байгууламж байгуулахаар төлөвлөсөн боловч уг газрыг өөр хэрэгцээнд ашиглах эсэргүүцэлтэд тулгарсаар уг төсөл саатаад байсан ч Францын эрх баригчид уг ногоон байгууламжийн төслийг ажил хэрэг болгохоор санал нэгджээ. Уг төлөвлөгөөнд 1280 га газарт мод ногоон байгууламж байгуулахаар тусгагдсан ба хэмжээгээр Нью-Йорк хотын Централ паркаас 5 дахин том хэмжээтэй болох ажээ. Асар өргөн талбай бүхий газрыг ийхүү ногоон байгууламж болгон бүтээн байгуулалт хийх гэж байгаа нь тэмдэглэвчтэй юм. Уг төсөл дэлхийн улс орнууд байгаль дээлтэй хөдөлгөөнд идэвхтэй нэгдэж буйг харуулж байгаа юм. 2015 онд Сингапур улс 100 га газарт нарны эрчим хүчийг цуглуулах 150 мянга гаруй ургамлуудыг тариалсан билээ. Харин Америкийн нэгдсэн улсын Чикаго хотын хувьд хотын зарим хэсгүүдэд ногоон байгууламж байгуулах төсөлд 100-аас илүү сая долларын хөрөнгө оруулалт хийсэн ажээ. Мэдээж ой модыг шинээр тарж ургуулахад маш өргөн хүрээний ажил хийгдэх бөгөөд зэрлэг амьтдыг нутагшуулж жинхэнэ ой мод байгалийн тогтолцоог бүтээхээр төсөлдөө тусгажээ. 30-аас 50 жилийн хугацаанд уг байгууламжийн мод ургамлууд ургаж гүйцэх юм. Ногоон байгууламж мод ургамлыг тарж ургуулснаар хүчил төрөгч ялгаруулж, цэвэр агаар үйлдвэрлэн, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах зэрэг олон талын эерэг үр дүнг авчирна гэдэгт хотын удирдлагууд найдаж байна. Олон жилийн турш хэрэгцээг нь тодорхойлоогүй уг газар маш их хөрсний бохирдолтой юм. 1896-аас 1990 оны хооронд Парис хотын муу усны сувгийн усыг уг газрын хөрсийг бордох зорилгоор зарим хэсгээр урсгажээ. Үүнээс болж газрын зарим хэсэг хөрсний бохирдолтой болсон ажээ. Харин шинээр ой мод байгуулахын тулд хөрсний бохирдлын асуудлыг шийдвэрлэх зэрэг асар өргөн хүрээтэй үйл явц туршлага хуримтлуулах нь тодорхой болоод байна. Урдчилсан төлөвлөгөөнд уг ногоон байгууламжид асар өргөн удам талбайд ой модыг байгуулахаас гадна холын алхалтад зориулсан уулын зам, эргэн тойрноо харах боломжтой өндөр цамхаг зэргийг байгуулахаар тусгажээ.